би нэг зүв байчи да. Би нэг арай нэг уран бүтээл эерэг байчи да. Тэг хүмүүс нэг харах өнцгөө бас өөрчлөх хэрэгтэй байна л да. Хүн таалагдах амархан. Тэгээ би одоо ингээл нэг хүчирхээлд өртсөн хүүхэдтэй нэг дээлхэсэн хүүхдийг би ингээл нэг лайвдаал бус толгомстой хутгаал ингээд би шог бол нэрээ шог болно. Энэ бол шийдэл биш. Энэ бол нэр хүнд олж авах гэсэн. Энэ бол тэр чинь шийдэл биш аахгүй. Нөгөө хүүхдээ бүр ингээд ийм л одоо би энийг нийтээр нь хин нэгэн одоо яг нэг үг хэлчихээ л та. Бүх юмыг мэдж байгаа. Өөрөө ч мэдж байгаа, гадаа явж байгаа, доржоо эмээ бата хүү хоёр мэдж байгаа шүү. Нийгэм ямар байгаа бүгд мэддэг. Тэгээд хүн хин нэгэн аавын хүү ээж охин гарч ирээд энэ нийгмээ сайхан болох байхаа гэд би итгэж ямаар байгаа. Амийн хуу аж игээд. Гэтэл би одоо 60 70 нас хүрэх юм уу яах юм. Хин нэгэн өвөө эм нэгэн эмээ гараад гэх юм бол тэр үедэн дэмжээ. Уучлаар тийм. Би тахгүй юу. Тэгэхээр хизээ нэгэн цаг сайхан болно. Хизээ. Яг хизээ. Өөр надаас өөр хин нэг хийчих байлгүй. Яг тэр үзэл байхгүй юу. Тийм учраас тэр нь одоо эхлүүлэх хүн та өөр нэг хүн эхлүүлэх хүн хүлээх биш. Тэр нь та юм аа гэдгийг л хүмүүст хэлмээр байгаа юм. Энэ нийгэм чинь бүгдээрээ хамтдаа бий болгодог нийгэм шүү дээ. Тэгэхээр нэг нь муухай хандаад байдаг, нөгөөх нь сайн хандаад гэх юм бол эн чинь нийтээрээ энэ нийгмийг яаж би гоё би нийгмийг бий болох юм бэ? Магадгүй одоо би гэртээ өөрийнхөө хүүхдийг хамгийн хүмүүжлэлтэй, хамгийн гайхалтай энерэнгүй, хамгийн сайхан хайр дүүрэн хүүхд болгоод өсгөж гаргалаа гэхэд энэ нийгэм танаа хүүхдийг чинь хүмүүжүүлнэ. Ирээдүйд танаа хөргөн бир ямар хүмүүс болж ирэх вэ? Гэдэг л ерөөсөө хамгийн чухал асуудал үүдэг юм. За одоо яг нөгөө өсвөр настай хүүхдүүдийн ээж аавууд нөгөө түрүү хэлсэн те яг нөгөө социализмын үеийн ээж аваад байгаа байхгүй юу? Социализмын үед өөртөө амьдраад өсөөд тий өөрийнх нь өсвөр нас тэр үед ямар байсан шал өөр. Гэтэл яг тэр үеийнхаа боловсролын хүмүүжлийг одоо өсвөр насныхандаа өгнө гэвэл шал өөр тэнгэр газар шиг асуудал болчиход байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө ээж аавын үгийг хүүхдүүд ч ингээ бараг тоохгүй тий таны үе бол таны үе миний үе өөр болсон. Одоо тэгдгүү маа ээжгээ бараг нөгөө ээж аавдаа заадаг хилдэг шинэ үе тийм болцсон юм болцсон. Энэ хоёрын хооронд маш өндөр ялгаа байгаад ах шиг харагдаад байдгийн. Нөгөө гэрийн хүмүүжилт яг хаа тэгтээ бас нөгөө өөр суурь зан чанарын хүмүүжлүү зөндөө байгаа л та. Гэхдээ л нөгөө үеийн ялгаа, бүр нөгөө 100-ны ялгаа тий бид нар чи 20 дугаар 100-д байсан 21 дугаар 100-д байж юм тий гэдэг шиг одоо гэтэл өсвөр насныхан ч зөвхөн 21-р зууны хүүхдүүд байгаа байхгүй юу? Тэр тал дээр юу гэж бодож байна? Энэ араа ийм байгаа юм. Бас нөгөө багш нарын бас их бүлэглэл байдаг юм байна. Багш нар чинь хүүхдүүдэд маш их мотивацтэй, маш их итгэл өгдөг юм байна. Яриа нь, үг нь. За эсвэл зарим багш нар маш их сэтгэлээр унагадаг юм байна. Нүр амаа яаж бодцсон, яаж хувцалцсан гэдэг ч юм уу. Тэгэхээр ихсэн их цагаа өнгөрөөж байгаа сургууль дээр байгаа тэр багш бас хүүхдэд маш их нөлөөлж байна өсвөр насны